Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд тархитай маффин хийж үзүүлье. Энэхүү маффинд маань орох орцууд маш энгийн. Дээрээс нь нэмэлт сахар, тос, хөөлгөгч ашиглаагүй тул бага насны хүүхдүүдэд хүртэл идэхэд тохиромжтой. Бид нь 3 ширхэг өндөг 6 хоолны албах таргаа сонгохдоо чихэртэй эсвэл чихэргүй тараг байж болно. Гол нь бага зэргийн өтгөн байвал зүгээр гэдгийг анхаараарай. Сахарны оронд агчмуудны сироп хийсэн. Зүгийн бол хийж болно. Эсвэл чихэртэй тараг сонгоод хийж болно. За үүнийхэн дараагаар 5 хоолны албах цагаан гурил хийсэн. Эрдэнэ шишийн цардуул, крахмал, овёс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээр орлуулт тиймч гоё болохгүй иймээс гурил хийхийг зөвлөж байна. Дээрээс нь нэрс хийсэн та бүхэн распбери, гүзээлзэн гэдэг дуртай жимсээ нэмж болно. Монгол нэрс эсвэл анс хийх юм бол нэлээд усан болоод хөөхгүй учраас саяны хэлсэн 3 жимсний аль нэгийг хийхийг зөвлөж байна. За одоо маффингийнхаа савыг сайтар тослоод зуурамгаа хийгээд шараад бэлэн болно. Зуурмаг маань 270 орчим мг болсон. 350 фаренхайт юм уу 180 цельсид 30 минут дээр доороос нь шарнаа. Овёстой маффин түгээмэл хийдэг учраас энэ удаад йогурттай маффин хийж үзүүлж байна. Хөнгөн маш зөвлөх амттай, дээрэс нь калори багатай. Гаргаж ирээд хэдэн минут хөргөөд идэхэд бэлэн болж байна. За маффинаа гаргаад тавьчлаа. Дээрээс нь дуртай сүүн крем, чиз крем, зөөхий эсвэл тараг, чанамал хүртэл байж болно. Энэ удаад би бага зэрэг зөөхий тавьж өгсөн байгаа. Зарим маффин дээрээ блүүбери хийгээд заримн дээр нь монгол нэрс хийсэн байгаа. Хүсвэл бүр дуртай үрээ хийгээд идсэн ч болно. Дундуур нь хуваахаар нэг иймэрхүү харагдаж байна. Гурил бага хийсэн учраас яг кекс шиг бол биш. Гэхдээ танд амтан таалагдана гэж найдаж байна. Бага насны хүүхдүүд их туртай айддаг. Та бүхэн туршид үзээрэй. Баярлалаа.